Техник технологи хөгжихийн хэрээр гэмтрийг үлдэх арга хэлбэр мөн адил хөгжиж байна. Яагаад ингэж дүгнэх болсон бэ гэхээр Сонгон архын дүүргийн прокурорын газраас тус дүүргийн нутаг цэцгэр зөнхлөн үлдэж буй гэмтрийн гаралт түүний шалтгаан нөхцөлийг судаллаа. Судалгаагаар тус дүүргийн нутаг цэцгэрт 2025 оны 11 сарын байдлаар нийт 6473 гэмтрийг бүртгэгдсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 1480 буюу 29.6% өссөн байна. Түүнчлэн нийт гэмтрийн 4610 буюу 71.2%-ийг өмчлөх эрхийн эсрэг гэмтрийг эзэлж байх бөгөөд тэр дундаа заллих гэмтрийг 41.7%-ийг эзэлж байна. Жишээлбэл танд бага үнийн дүнгээр суглаанд оролцоод их хэмжээний мөнгийг хожих боломжтой гэж итгүүлдэг төрлийн суглаа сүүлийн үед өсөх хандлагатай байна. Шинэ төрлийн заллих гэмтрийг үзэгдэх байдлаас нь 3 төрөл тооцоолохоор байна. 1-р төрөл. Энэ нь маш болох хийцэлтэй бөгөөд суглаанд оролцож буй иргэдийн мэдээллийг наадаг цаасан дээр гараар бичдэг. 2-р төрөл. Энэ төрөл нь өмнөх төрлөөс нэг шат илүү буюу хохирогчийн итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор байгууллагын тэмдэг ашигладаг байна. 3-р төрөл. Энэ төрөл нь илүү албан ёсны харагдуулах зорилгоор гадаад улсын нэр, байгууллагын тамга тэмдэг, хэвлэмэл хуудас ашигладаг. Аль ч тохиолдолд дээрх 3 төрлийн суглаанд баталгаатай биш юм. Одоо цагт хиймэл оюун ухаанд бүх төрлийн аппликейшнаар эдгээр суглааг жинхэнэ эсвэл буурамч хэсгийг шалгах боломжтой байсаар үедэл заллиулсан иргэдийн тоо өссөөр байна. Ийм дэргэн бусдын тавьсан санал бодит билэгдэх боломжтой хэсгийг нэгтэлж үзсний дараа мөнгөө шилжүүлж хэвшинэ. Заллах гэмтрэгээс урьдчилан сэргийлнэ.